Гингийн 168, Балжиням Дашням 168 давхцсан бэлэгцэн өдрийн мэндийг та бүхэндээ өөд нь өргөн дэвшүүлье. За ингээд би одоо өөрийнхөө амьдралын хамгийн шилдэг 10 дуу танилцуулъя. Та үнэхээр азтай байна. За эхний дуу бол Богдан Морозын "Я идеальная женщина твоя" гэдэг дуу байгаа. Энэ бол миний амьдралын классик гэж би итгэдэг. Амар гоё тийм шинэ үеийн дуу хийдэг. Энэ дууны хувьд гэх юм бол аюул зөөлөн романтик дуу байгаа. Тэгээд бас маш сайн чанар продюсингтэй санагдсан. За хоёрдугаар дуу бол Dupuy хамтлагийн Шоколадная кафе. Олон 1980 оны үлээ хамтлаг тухайн үедээ бас тэр үед чинь социалист улс байхад тийм стил хэмжээтэй, тийм утгатай дуунуудыг хийж исэн гэхэд маш гайхалтай санагддаг. Одоо ч баг тийм их rebel ч юм уу тийм юм харагдаж чаддаг. Яг Dupuy хамтлагийн дуучныхын хувьд гэх юм бол эрэгтэй хэрнээ эмэгтэй хүн шиг хувц өмсдөг байсан. Cover shop сонсоход их гоё доо. За 3 дахь дуу бол Junkhead. Junkhead гэдэг артистийн хувьд гэх юм бол маш underrated артист байдаг. She Just Wanna Hurt Me гэдэг нь зүгээр нэг жишээ уран бүтээл гэж болно. Ер нь ерөнхийдөө дуунууд нь бүгдээр их гоё. SoundCloud дуунууд нь байдаг. Мөн Bandcamp дээр байдаг. Тэгээд YouTube дээр бол хараахан байдаг юм билээ. За дөрөвдүгээрт Gonja Sufi та бүхэндээ танилцуулж байна. За энэ бол маш алдартай, маш мундаг артист байдаг. Надад Rubber Band гэдэг дуу маш гоё санагддаг. Ерөнхийдөө дандаа киноны уран бүтээл саундтрак хийх юм билээ. Маш их экспериментал. Тэгээ Gonja Sufi-г зөв уншиж байгаа гэсэн бас мэдэхгүй байна. Ямар ч сонсоод судлаад үзээрэй. Аим гоё дуунууд байгаа. Тими Nano Face Hello God гэдэг дуугаа би яаж энэ уншиж мэдэхгүй байна. Ямар ч энэ Hello God гэдэг би энэ дууг анх сонсчоод ямар гоё дуу вэ гэж бодож ирсэн. Нэг тийм олон хүмүүс мэддэг артист. Тэгээ Hello God гэдэг дууны хувьд би чинь 2 жилийн өмнө сонсч ирсэн баха. Тэгээд гайхалтай мэдрэмж авч ирсэн. The Antlers Doppelganger. Би Doppelganger-ыг The Antlers-ийн бүх дуунуудаас хамгийн шилдэг гэж боддог. Маш их мэдрэмж өгч чадсан. Амар тийм touching, сэтгэл хөдлөгдөг. Миний хувьд хамгийн шилдэг нь хизээч хөгшөхгүй, хизээч уучлахгүй. Миний амьдралд би одоо амьдралдаа хэдэн сая дуу сонссныг мэдэхгүй ч гэсэн Doppelganger best хийвэрэл байх болно. Цана Stone Dog, Stone D-O-G-G, Lil Stoney, The End. It never surprised me how they never publicize the murders in my city that's steadily on the rise. I guess they never give a fuck. За Stone Dog-ыг мэддэг хүмүүсээ бол надтай шууд найзалж болно. Яг л Stone Dog үнэхээр сайхан дуу гэдэг. Тэгээ хин ч мэддэг үү? Stone Dog-ыг ер нь эрэгтэй юу, эмэгтэй юу, хэдэн настай, амьд уу өгсөн үү гэдгийг хин ч мэддэг байх. Ямар ч дуунууд хийгээд байдаг. Дуунууд нь тэгээд дээр үед гасан юм шиг 96 оных юм шиг эцэг мөсөл хамтаж байгаа артистууд нь өн оных байгаад байгаа болохоор сүүлд гараад байгаа юм шиг өн хизээ дуун гасан мэдэгдэггүй. Тэгээд энэ дээр бас Stone Dog-ийн яг хин гэдэг нь яг ямар хуу флоутэй, ямар чадвартай, яагаад би энийг хамгийн шилдэг гэдэг байгааг сонсч болохоо дуу. Тэгээд би Stone Dog-ыг бол хувьдаа миний хувьдаа хамгийн шилдэг рэпер гэж би боддог юм аа. Баярлалаа. Vostok. Олсын underground hip-hop хамтлаг гэх юм уу нэг л хүн байдаг л да. Гэтэ хамтлаг юм шиг л. Энийг сонсчоод ер нь бол би анх
муухан болоё гэж бодож исэн. Быть плохим это честно, быть плохим это вкусно, быть плохим заебись. Мне нравится с детства, быть плохим значит хуй положить на кокетство. Энэ Клавосток хамтлагийн тоглолтыг чинь Онсын засгийн газраас хоригдж мөргөлдөг шинэ цомгийн дуунуудыг банддаг тийм амар хүнд дуунууд хийдэг. Өөрөө өөртөө хамгийн гол зөрчилгүй байдаг гэсэн нутагтай дуунууд. Миний мөрөөдөл бол Клавостокийн тоглолтыг үзэх мөрөөдөлтэй. Andrew Bird, Three White Horses. Би энэ дууг анх сонсчоод дахиж үзээч мат чадаагүй. Би бүр 10 жилдээ байхдаа анх сонсч исэн. Тэгээ тэр үед маш их тийм гоё тайвширлыг олж авч исэн. Амар тийм гоё сүнстэй гэх юм уу да тийм дуу байдаг юм. Tell me what's so easy about coming to say goodbye. Тэр үед чинь би энийг сонсож байхад нэг хичнээн таслаад PC тоглодог гэсэн юм. Call of Duty тоглодог гэсэн баха. Амар гоё намуухан дээр ингээл хүн алаад амар гоё юм дээр авдаг байсан юм аа. За ингээд миний амьдралын шилдэг 10 дууны хэсгийн хамгийн сүүлийн дуу Light of God-ийн хамтлагийн Groza гэдэг дуу байгаа. Одоо миний сонс тустай чиглэлийг илэрхийлж байгаа дуултаа энэ бол synth pop ч юм уу те одоо нөгөө нэг YouTube дээр Doom playlist шиг тавигдаад байдаг шүү дээ. Яг тэрний уулзгал واخгүй юу? Groza гэдэг дууны хувьд гэх юм бол маш тийм өгүүлэмжтэй, үгний утга нь гоё, аян гоё, хөгжим нь гоё, продюсинг нь гоё, микс мастер нь гоё, бүх юм нь маш гоё болохоор би энийг энэ ч оруулсан. Хэзээч хуучин гэсэн асуудал бол энэ дуун дээр байхгүй. Тийм болохоор энийг нэг л мэдсэн байх юм бол хэзээч сонсоод иж болно гэсэн үг. За ингээ миний шилдэг 10 дуу. Баярлалаа. 100 жоо.